Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр өөрийгөө хөгжүүлэх цаг. Би дааж бодлогоодыг бодох байгаа. За эхний слайдн дээр багш нь илэрхийллийн утгыг олох хоёр бодлого. За энгийн бутархайг цифрээр бичих бодлогоодыг өгсөн байгаа. За илэрхийлэлээ бодохдоо үйлдэлийнхээ дарааллыг тавьж дарааллын дагуу бодлогыг бодно. За тэгэхдээ цифрүүдээ анхааралтай зөв бичээрэй хүүхдүүдээ. За энгийн бутархайг цифрээр бичихдээ эхлээд бутархай нь зурааснасаа эхэлж бичдэг гэдгийг анхаараарай. Дараа нь хуваараар бичээд хамгийн сүүлд нь хүртөөрөө бичдэг шүү хүүхдүүдээ. За энэ слайдн дээр маань талбай нь тэгш үзэхтийн талбай нь 48 см квадрат бол ямар дүрсүүд байж болох вэ гэдгийг та бүхэн бодоод зураарай. Жишээлбэл урт нь хэд, өргөн нь хэд байж болох вэ гэд дүрсүүдийг зураарай. За дараа нь дөрөвдүгээрт нь тэгштэглийг бодно. За эхлээд тэгштэглийнхээ аль бодлогыг нь шууд бодож болох вэ гэдгийг хараарай хүүхдүүдээ. За тэгвэл 7650-ыг 5-д хувааж болох нь байна. Гарсан хариуг нь яг доор нь бичнэ. 10,000-аас хэдийг хасах вэ гэдэг энд үйлдэл хийгээгүй байгаа учраас энийг бид нар эхлээд хэвээрэнгээр нь бичнэ, тийм үү? Тэгвэл тэнцвүүгийн ард хуваагаад гарсан хариугаа бичнэ. Одоо шууд x-ийг олж болохоор болсон. Тэгээд x-ээ олоорой хүүхдүүдээ. За яг энэ аргаараа доорх тэгштэглийг бас бодоорой. Энэ слайдн дээр маань нэг бодлого өгсөн байгаа. Цифрүүдийн нийлбэр нь 4-тэй тэнцүү байх бүх 3 оронтой тоог бичээрэй гэсэн байна. За жишээлбэл 103 байж болно. Тэр 3 оронтой тооны эхний тоо. За тэгвэл цифрүүдийн нийлбэр гэж юу хэлээд байгаа юм бэ гэвэл 103 гэдэг тоо маань 1-ийн цифр тэг 3-ын цифрээс бүтсэн байна. Энэ цифрүүдийг хооронд нэмэхэд нийлбэр нь 4 гарч байна. Тийм байх 3 оронтой тоог олох гэдэг байна. За тэгвэл 112-ыг авч үзье. За 1 дээр 1-ийг нэмлээ. 2 дээр 2-ыг нэмэхэд бас яах нь 4 гарч байна. Өөрөөр хэлбэл 112 гэдэг тоо маань 1-ийн цифр, 2-ын цифрээс бүтсэн байх нэ. Гэх мэтчлэн та нар цифрүүдийн нийлбэр нь 4 байх бүх 3 оронтой тоонуудыг яг энэ аргаар тоочж олоорой. 6-дугаарт нь багш нь нэг өгүүлбэртэй бодлогыг өгсөн байна. Халиун 7200 төгрөгөөр малгай, түүнээс 5800 төгрөгөөр хямд үнээр бээлийнээс 2 дахин бага үнээр үзэг авчээ. Халиун нийт хэдэн төгрөгөөр худалдаа хийсэн бэ? За өгүүлбэртэй бодлогыг бодохдоо зураглалын сайхан зураад тэгээд асуултыг тавиад үйлдэлээ гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Даалгаварт багш нь 5 бодлого өгсөн байгаа. За эхний слайдн дээр маань 3 бодлого нь харагдаж байна. За энэ 1-р бодлого нь болохоор илэрхийлэл, 2-дугаарх нь тоон шулуун дээр эерэг сөрөг тоонуудыг тэмдэглэх байгаа. За 3-дугаар бодлого нь өгүүлбэртэй бодлого байна. Бодлого нь болохоор цэгийн оронд тохирох бүх боломжит тоог олно. Өөрөөр хэлбэл чиний тэр олох гээд байгаа тоо чинь 1000-аас бага 900-ээс их байх хэдэн тоо байж болох вэ гэдгийг чи олох нь. За дараагийн 3 цэгийн оронд байх тоо маань болохоор 6577, 6578 бол 6777-оос их. За тэгвэл 6578-аас их байх 6584-өөс бага байх тэр бүх тоонуудыг чи яах нь тоочж болох нэ. За дараад нь энэ нэртэй тоонуудыг бодох нэ. Өөрөөр хэлбэл 3250 кг-ыг 3 орж болно. Тэгвэл 3 кг 250 г-аа нийт хэдэн килограмм байх вэ гэдгийг шилжүүлж болно. За дараагийн бодлого нь болохоор 8 дециметрээс 2 дециметр 5 см-ийг хасна. Дециметрээс дециметрийг сантиметрээс сантиметрийг хасна. Гэтэл
8 дециметр нь сантиметр өгдөг байна. Тэгвэл 8 дециметрээс 1 дециметрийг аваад ард нь яах нь задалж бичиж сантиметр шилжүүлж байгаад бодож болох нь байна, тийм ээ. За ингээд бодлогыг гэрийн даалгаврын хамтаар бодоод багштаа илгээгээрэй хүүхдүүдээ. За гэрээсээ гаралгүй дэглэмээ сайтар сахиарай. Гараа сайн угаагаарай. Маска сайн зүгээрэй. Анхаарлаа хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.